Үндэсний баяр наадмаар Монгол хөгжүүдийн ойролцох эрхийг хасж байгаа энэ одоо процесс бол үндсэндээ нэг л тийм тэгш бус санагдаж байгаа учраас нүунийг бас одоо өөрийн бодлоор хаваалцъя гэж одоо бодож байгаа маа. Монгол бүхэл эртнээс одоо өнөөд хүртэл цэргийн бэлтгэл, эр зөргийн шалгуур, Овг аймгийн нэр хүнд төрийн сүр хүчний илэгдэл байсаар ирсэн гэж. Тэгээд энэ бол тухайн бөхчүүдийн зөвхөн хүчний тухайн асуудал биш. Энэ бол ард түмний итгэлийн тухайн асуудал, хүндэтгэлийн тухайн асуудал байдаг гэж ойлгодог. Барилдах эрхийг бол одоо эртний Монголын төр одоо цол хураах, эрх хасах явдал бол байсан. Гэхдээ энэ эрх бол шагнал биш, итгэлийн хариуцлага гэж одоо энэ ойлголттой холбогддог. Хэрвээ тухайн бүх одоо хуурсан, дүрэн зөрчсөн, нэр хүндээ алдсан одоо тохиолдолд бол эрхийг хасдаг байсан. За энэ нь бол одоо өшөө авах үзэгдэл биш. Энэ бол ёс чудаг, хүчнээс дээгүүр гэдэг ойлголт юм. Барилдах эрхийг одоо хасах зөв буруу дээр бол одоо маргах юм байхгүй. Гэхдээ хизээ хасж байгаа явдал нь хизээ хэдэн сараар гэдэг энэ одоо агуулга. Өөрөөр хэлэх юм бол адилхан зөрчилж гэдэг юм, адилхан дутагдал гаргасан одоо бөхчүүд байсаар байтал зөвхөн оноосон бөхчүүдэд хариуцлага тооцож байгаа явдал нь өөрөөр хэлэх юм бол энэ нь шударга бос. Дээр нь Монголын үндэсний бүхийн эр хүндийг маш хэцүү сорилттой одоо авчирж байгаа гэж одоо ойлгож байгаа. Монгол төрийн наадам бол спорт биш гэж ойлгож байгаа. Энэ бол төрийн ёслол гэдэг ийм ойлголт илүү байх нь зөв баг гэж одоо хувийн бодол. Нүүдэлчдийн нийгэмд бол хамгийн том шийтгэл бол одоо нэр төрөөс хасах гэдэг энэ үйл явдал. Энэ одоо бөхчүүдийн хувьд бол барилдах энэ эрх, хүч урам их одоо цол дээр биш, энэ ард түмний итгэл дээр барилддаг, баясгадаг энэ одоо үйл явц байдаг. Шийтгэл бол шударга нотлогоонд дулгуурсан бүх хүнд ижил үйлчлэх ёстой ийм одоо дүрм журм байх ёстой гэж. Хэрв одоо тэр дүрм бүхд ижил үйлчилж байвал эрх хасах нь Монгол бүхийн нэр хүндийг хамгаална гэж үзэж байгаа. Харин дүрм сонгомол үйлчилж байгаа бол энэ нь ард түмний итгэлийг алдна. Бүхийн үнэлэмж буурна. Шийтгэл өөрөө шудраг ус харагдана. Тиймээс Монгол бүхийн философи бол хамгийн гол зарчим нь хүчтэй хүн ялж болно. Гэхдээ ёс чудаггүй, зарчимгүй хүн Монгол бүхийн нүүр царай болж болохгүй гэдэг одоо ой санамж юм а гэж. Тэгээ миний одоо харж байгаагаар бол улсын арслан бүрүү давг барилдах эрхийг 5 сараар гарч байна. Хоолой аймгийн одоо аймгийн арслан Бумбаярыг 1 сараар гарч байна. Тэгээ энэ нь бол одоо өөрөөр хэлэх юм бол яг улсын баяр наадмын төхөөд ирэхээр хасж байгаа. Ийм бага сараар үнэхээр хасах байсан юм бол баяр наадмаас өмнөх бусад саруудад нь хасах ёстой байсан гэдэг ийм зүйл. Гэтэл өөрөөр хэлэх юм бол маш ноцтой зөрчил гаргасан бөхчүүдийг толгойг нь хилээд яваад байдаг. Бүхийн холбоо маш одоо ялгуурласан байдлаар магадгүй одоо энэ эрх наадамд өндөр амжилт үзүүлж
цолоо ахиулах боломжтой бөхчүүд дээр магадгүй ийм арга хэмжээ авч ийн гэдэг хүний хардлага. Энэ бол Монгол түмний наадам учраас бөхчүүдийн барилдах эрхийг хасах үгүй. Монголын ард түмнээс асууж иж судалгаа явуулж иж шийдвэрлэж байгаа нь бас зөв юм шиг санагдаж байгаа. Энэ бол хувь хүний бодол. Монголын ард түмэн бол бөхөө үзэж бас хэмраас сэргээдэг, итгэлээс сэргээдэг ийм одоо уламжлалтай юм ард түмэн. Ганцхан одоо магалж авын шийдвэрээр асуудлыг шийддэг чинь бас биш байх гэж бодож байгаа. Ер нь одоо аливаа асуудал дээр бас үндэс суурьтай хандаж явахгүй бол Монгол бүхэн маань нэр хүнд бас нэлээдгүй одоо балган дор очиж байгаа юм шиг харагдаж байна.